харин зөвхөн дөрвөлжин бичиг гэхээс одоо энэ манай Улаанбаатар хотын сүл тэмдэгэд хан гард энтэй л одоо нэг түлхүүр барьчихсан байгаа үедээ. Тий. Тэр түлхүүрийн харин энтэй талынх нь дөрвөлжин бичгийн энд нь ба 2 үсэг байдаг юм шүү дээ. Яг доотлын дөрвөлжин хүн дэрийг огт ажигладаг үе. Яагаад тэг орсон юм бол ба. Энийг харин энэ зохиосон хүн нь бодвол манай энэ Шагтрын багш энтний митинг хүмүүс их оролцсон бол энэ Улаанбаатар гэдэг Уу ба 2 үсгийн тэр түлхүүрийн доотлолд нь Улаанбаатар гэдэг Уу ба 2-ыг дөрвөлжин бичгээ тэр юунд яг таарахгүй юу? За. Хингээ дамжаад хийсэн гарсан нэг хийсэн сан дарсан бас их сонь тохиолдол. Тэглээ тэр одоо энэ дээр Улаанбаатарын сүлд нь Уу ба 2 үсэг дөрвөлжин бичгээ тэр түлхүүрийн доор хадгалагдаж байна. Тэгээ дөрвөлжин бичиг бол яагаад ингэж их тэр их хуулийн хааны том хүчин зүтгэлээр яваад бүрэн хэрэгжсэнгүй ихлэ зэрэг энэ нэгдүгээр тухайн монголонч, хятадч, төвдөнч, уугуранч эртний өнөө бичиг үсгэн хэрлээ дажчихсан энэ бичиг үсгтэй энэ бол төгөд дэлгэрэх хэцүү байсан. Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсгийн дотроос Монгол хүний ил тодорхой зохиосон нэгэн шинэ бичгийн тогтолцоо бол соёмбо үсэг. Мөнхийн бие даасан байдлыг бэлэгдэж, шашин номын тухайд тэр цагийн монгол бичгийн мэрэгдийн хувьд номын 3 гигэн хэл болж байсан монгол самгард төвд хэлний үгийг бүрэн тэмдэглэж чадахуйц бичгийн үсгийн тогтолцоо билээ. Зохиосон соёмбо зоёдын буюу өөрөө зүгтсэн гэрлэгдэх нэртэй бичгээ ярих. Тэгээ соём бүсгийн тухайд бол яг л өндөр гигантэн бол одоо шашин номынхаа үйлсийг дэлгэрүүлэхэд нэг ийм бичиг үсэг одоо эртний энэ этхийн ланз үсэг дулгуурласан. Тэр дүрс хэлбэрний тухайч гэсэн сонин боловч их бичгэд их төвөгтэй. Энэ бичиг үсэг дулгуурласан энэ үсгийг зохиоод соём гэж үзсэн. Зохиох хамгийн анхны сэдэл нь бол одоо төвдийн лас буюу уйзан гэж ярьдаг гол ариун оронд 15 настайдаа дашлүмб хийдэд одоо суртгаал үлдэн орчин үеийн хэлээр бол ном эрдэнэ ном чамдаж байх үед одоо нэгэн удаа тэр хан дагинсын одоо бясалгал бүтээл суугаад тэрхүү бясалгалаасаа сэрээд өглөө өөрөөр гадагш гарахад бол окторгуйн чанбан луга адил нэгэн одоо ланз үсгтэй төстөө үсэг урган гарлаа. За тэрхүү одоо урган үзэгдсэн үсгийгээ өөрийн багш Банчин богдод айлтгахад за энэ бол окторгуйн нар луга адил маш сонин гайхамшигт үсэг байна. Хожим хойштоо өөрийнхөө нутагт очихоороо хувь төгөл дээр шавнартаа энийгээ дэлгэрүүлэн номлуул их тустай гэж ингэж одоо иш бошго үзүүлсэн байдаг. За түүнээс хойш одоо 51 насныхаа сүүдэр дээр өндөр гэн зан узар богд маань бол энэ соём бүсгээ бол зохиосон байдаг. Тэгэхээр энэ хооронд бол одоо 36-7 жилийн хугацаа байгаа. За энэ хооронд бол мэдээж одоо төрийн өмнө шашин ном одоо тухайн төр үеийн байдал за мөн энэхүү үсгээ хэрхэн одоо зохиох вэ гэдэг талаар судалгаа хийх гэх мэт одоо нэлээд одоо 30 хэдэн жил цаанаа бол судалж боловсруулж явсан гэсэн үг. Тэгээ ингээд 51 сүүдэр дээр бол зохиосон байдаг. За энэ дээр бол нэг зүйлийг бид бүхэн сайн ухаарах хэрэгтэй. Зүгээр одоо үсэг бичиг зохиоход тэр даруудаа бол сэтгэлийн хөөрөлж байдаг юм уу зүгээр ингээд хуймгаа бол зохиож яваагүй. Өндөр гэн богд маань 51 насны сүүдэр зоогсон гэдэг маань бол эрдэнэ номдоо боловсрсон тэр гэгээрлийнхэн туйлдаа өрсөн гайхамшигт бүтээлүүдээ гаргаж байсан энэ үе. Тийм учраас энэ соём бүсгийгээ зохиохдоо ч гэсэн тэр одоо өөрийн олж мэдсэн эрдэм номын гайхамшиг эдгээр бүх зүйлийг бол үзэж дулдөөдөн тэн дээрээ тулгуурлан одоо энэ соём бүсгийг зохиосон гэж үзэж болно.